агуу мэндийг хүргэе явдан өнөөдрийн үйл ажиллагаа хэрэгжсэнд баян хүргээд ашуулын давхар удаан дах самбарын 50 жилийн ойг өгсөн багш нарын үйлцэн эсрэг чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Дахны ангаах үе үедээ алдартай бэлтгэгдсэн мэргэжлүүд нь түмэндээ хүндтэй тэнгэр зайнда багш шавийн холбоотой түүхийн хөлсөн судрыг туурж яваа эрхэм хүндэт багш та нарыгаа хоймор нутагтын бүрдсэн ирсэнд талархаж хүндэтгэлийнхээ хоймортой урин завья. Эрдэм оюуны шимийг ухааруулж 90 зууны хөгжил төлөвлөсөн энгүү ажил эрдэмтэд эрдэмтэн багш та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе ядамт багш шавийн мөнхийн хэлтгээ уулзалтын хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлнүү хэмээн хатагтай эрдэм чимэг таныг урья. За манай Сэлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдын 3-1-ийг нэгээс илүү эзэлдэг манай эмнэлгийн сувилч эмнэлгийн мэргэжлүүдийн маань бэлтгэсэн энэ сайхан буянтай их үйлстэй багш нарын төлөөлөл маань өнөөдөр ирж төсөгчдөөгөө багшийн уулзалт хийж байгаа тул их баяртай байна. Түүх гэдэг бол энэ байгаа манай энэ сувилч эмнэлгийн мэргэжлүүд бол энэ 50 жилийн түүхийн тодорхой нэгэн хэсгийг эзэлж одоо өнөөдөр бид яг энд ажиллаж байгаа хүмүүсээс 1980 оны төгсөгчөөс энэ жилийн төгсөгч хүртэл ийм урт хугацааны өөрөөр хэлбэл энэ сургуулийн 30 жилийн түүхтэй холбоотой хүмүүс хорон тоглосон байгаад маш их баяртай байна. Манай сургуулийн холбоот манай Сэлэн аймгийн нэгдсэн эмнэлэг төдийгүй Сэлэн аймгийн эрүүл мэндийн салбарын мөн улсын хэмжээний сургуулийн албаны нүүр царай толь болж явдаг ийм хамт олон. Тэгэхээр шавийн эрдэм багшаасаа гэдэг ийм мундаг хамт олныг төлөвшүүлж бидэнд одоо илгээж энэ хүмүүс маань Сэлэнгийн ард түмний эрүүл энхийн манад өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ зориулж олон айл гэр бүлийг баяр баясгалантай залгуулж өвчин юмгээс ангид байхад гар бие орцож байгаа гэж бодохоор барахгүй байхын аргагүй. Тэгэхээр ийм сайхан мундаг хамт олныг бэлтгэсэн эрхэм багш нар та нартаа нийт Сэлэн аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн ажилтан ажиллагчид сургуулийн албаныхаа сувилагч эмнэлгийн мэргэжлүүдийн нэрийн өмнөөс эрүүл их аз жаргал хамгийн сайн хүнийг хүсэн өрөөё. Цагийн орсод юмны үнэлэмж хэмжээ ялангуяа энэ хөгжил дэвшил хурдтай байгаа энэ цаг үед одоо бид тэр хөгжлийг гүйцэж одоо ажил үйлчлэгээ явуулах ийм шаардлага тодорхойлж байдаг. Тэгэхээр манай сургуулийн албаны хамт олон бол энэ хөгжлийн хөгжилд хөл нийлүүлж залхаж чаддаг. Зарим тохиолдолд тэр хөгжлөөс илүү нэг алхам орж явж чаддагт бид үнэхээр их баяртай байдаг. Тэгээ багш шавийн уулзалт гэдэг бол үнэхээр өнөөдөр сайхан байлаа. Би бас бодож суурлаа. Хэрвээ бидний багш байсан бол би одоо за муухан шав байсан бол одоо багштай уулзахаас халахад байх. Сайн шавууд нэг олон багштай тоогддог юм байна. Тэр олон багштай мэдж олон багшд өнсүүлж байгаа улсууд аргагүй л би бас ажил дээрч бас тийм байдагт нь бахарх зүйл. Тэгэхээр багшгүй юугаараа бахархдаг гэхээр чангараас нь өнгөтэй өөдтэй эдгээр номтой сайхан явж байгаа тэр бүхэн тэр багш өөрийнх нь үр хүүхэд одоо ингэж явж байгаа юм шиг баярлж бахархаж яадаг. Доктор гарсан ч гэсэн хөөе манай шав явж тэд ингээд нэртэй актер энэ чи миний шав шүү тэгээд энэ бахархлын бол багшны хамгийн их бахархал гэж би боддог. Дээрээс нь энэ багш нар маань багшийн хоёр бол багш эмнэлгийн ажилтнууд бол хамгийн сайхан мэдлэг. Тэгэхээр энэ та бүхэнд бол хоёрын зүйл нэгэн зэрэг одоо хосож байгаа би бас дотроос атаагч миний нас хүрсэн бол би багш болохгүй юу гэж бас ингэж бодож байлаа. Сайхан байна. Яагаад гэвэл энэ их олон мэргэжлүүдээс хамгийн одоо хүнлэг хамгийн энэрэнгүй хүн бүхэн тэр багш эмчийн өмнө одоо үнэхээр одоо яадаг хийж ямар нэгэн баян хөргөтэй хүний өмнө байдгаас төс ондоо тэр хүний өмнө хайсан тоглох шиг болдог. Яагаад гэвэл тэр хүмүүсийн мэргэжилт юм. Тэгэхээр энэ их агуу хоёр мэргэжлийг нэг дор эзэмшиж энийг түгээж яваад ихэнх багш нартай үнэхээр талархал баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Ингээд та бүхэндээ одоо мэдсэн чинь ингээд доктор янз бүрийн мэргэжилтээр чадахгүй за тэгээд миний хэлэх дуртай нэг үг байдаг. Тэгээд та бүхэн маань багш бас л эмчнэртэй адилхан
орон гэрээсээ хол өдрийн цагийн баг 3-2-ын сургууль дээр өнгөрөөдөг, шавнартайгаа өнгөрөөдөг. Тэгэхээр тэдний аргад бас агуу хүмүүс байдаг. Ингээд та бүхний гэр бүл хүүхдэд нь ерөөл болгож дотгод гам толгонд нь гал дэрд нь одорчод тооног цагаан гэлчэн хуурын их шиг дуусаастай тол бүрэн зүрхэн чинь хайрын шиг хураастай томоогүй эсгөөс чинь жаргалын хор богаастай гээд энэхүү үйл ажиллагаа албасаар нээсэн юм яа. За багшийн ерөөл хайрлсан эзэн чимэг дардаа маш их баярлалаа. Эмнэлэг зүйн техникийн эрхлэгч их барих эмэгтэйчүүдийн судлалын багш докторант Эрдмаа таныг энэхүү тайзны бас сурж байна. За багийнхныгаа бүгдийг босгоод ирээ даа. Багш нарыгаа урьж байна. Өглөө 7 цагаас бид дархан нэг зэг дээр цуглараад сэлэнгийн нэгдсэн эмнэлгийг зориод сэтгэл огшоол зүрх бүлэглээд ингээд гарсан данаашаа. Тэгээ орж ирэх мөчөөс ихтэй өдийг хүртэл үнэхээр та хэд маань баярлууллаа. Эрдэмтэг юм бэ, ажилсаг юм бэ. Тэгээд бидний одоо сургуулийнхаа нэр төр болон төгссөн сургуулийнхаа нэр төрийг үнэхээр өндөрт өргөж яваа юм байна. Бид нар тэрэн шиг том бэлэг гэж юусэн алга. Үнэхээр маш их баярлаж байна. Та бүгдээрэнд хамт олонд нь хаанч төгссөн байсан бүх одоо энд ажиллаж байгаа бүх хүмүүст эмнэлгийн мэргэжилтүүд үнэхээр багш нарын зүгээс баярлаж байна. Тэгээд одоо та нарынхаа энэ сайхан энергийг тээгээд бид нар буцаад очив. Та нарынхаа талаар дандаа магтаж ярина. Өстой нэг лаг хүмүүс юм байна гэж ярина да. Тэгээд одоо багш нар нь бас юуг бэлэгтээ ирсэн. За ингээд та хэдийнхаа дундаас тэргүүний ажиллаж яваа хэдэн сайхан нөхдүүдээ бас урамшуулъя гэж ирсэн байгаа. Дүүрийн манаа тайж. За түүх 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа төрөлх сургуулийн чинь багш нар та бүхэндээ 45 жилийн ойн медаль бас гардуулах хүмүүсийн нэрийг дурдъя. За дорж явахдаа Эрдэнэ сувд танд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархуд аймагт Анагаах ухааны сургуулийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж сургууль байгуулагдсны 45 жилийн ойн медалаар шагнав. Захирал Б Баясгалан мөнх. Сэрчимэд авахта Батмөнх мөн ялгаагүй 45 жилийн ойн медаль. Тогбаатрын инх цэцэг. Тогбаатар авахта инх цэцэг. Эрдэнэ сувд Дамдаа авахта оюун сүрэн. За базар авахта утнасан. Намсраа авахта отхон сүрэн.
За мэрэгжил манай сургуулиас эмнэлгийн мэрэгжлийн одоо өмнөх диплом, бакалаврын зэрэг гаргаж хамт олон одоо манлайлан ажиллаж байгаа шилдэг төгсөгчдийг тодруулсан. За энэ шилдэг төгсөгчөөр Сувилхүйн арга зүйч 100 наст ажил хөтөлбөртөө өндөр амжилт гарган хамт олоноо мандаж төгссөн сургуулийнхаа нэрийг өндөр дөрвөж байгаа таны шилдэг төгсөгчөөр тодруулан өргөжлөд олгов. Ихэрэг саран чимэг танаа ажил хөтөлбөртөө өндөр амжилт гарган хамт олоноо мандаж төгссөн сургуулийнхаа нэрийг өндөр дөрвөж байгаа таны шилдэг төгсөгчөөр тодруулан өргөжлөд олгов. За ингээд шилдэг төгсөгчнийхээ нэрийг дуудъя. Соёлогч Г Нямбаяр шилдэг төгсөгч. Багамч Ис Оюун Солонго. Удамжил ангийнхаа соёлогч А Эрдэнэ цэцэг. Лаборант Ив Даваад удам. Лаборант. Им найруулагч А Батулам. За ингээд төгсөгчдийн холбооны зүгээс тодорхой хүмүүсийг сургуулийн бэлэг дурсгалын зүйл багш нарын бүтээлээр одоо шагнаж урамшуулж байгаа. За энэ хүмүүсийн нэрийг дуудъя. За Б Мөнх Цацрал. П Ахын цэцэг. Цацрал. Суулхааны дарга Мөнх Цацрал. Төгсөгчдийн холбооны дарга Ахын цэцэг. За Б Мөнх цул. Мөнх цул. Инх цул. Б инх цул шүү. Хиний иргэн чим бэ? За Г хонгор цул. Хонгор цул. За Нямбаяртай баяр үргээ шилдэг төгсөж байна. За таньд авж байгаа хүмүүстээ баяр үргээ шавнартаа. За хонгор цул гарсан уу? За хонгор цул дараа нь энэ наран гэрэл. Наран гэрэл. Г ганчимэг. Ганчимэг. Г ганчимэг. Ис оюун солонго. Д наран цэцэг. Д наран цэцэг. Д наран цэцэг. Оо чимгээ. Оо чимгээ. Энэ Мөнх Цацрал. Энэ Мөнх Цацрал. За чим. За энэ Мөнх Цацрал. Ил Отхон жаргал. Б Эрдэнэ чимэг. Б Эрдэнэ чимэг. А Батгэрэл. А Батгэрэл. Байна. За. Хоёр наран цэцэг. Д наран цэцэг. Д наран цэцэг. Б гişиг жаргал. Б гişиг жаргал. Ж Өвгөн Баатар.
Ууганбаатар. Ууганбаатар байна уу? За, Д Батчимэг. С Бямсран. Б Шүрэн Чулуун. За өнөөдөр төрлөх сургуулийнхаа 50 жилийн ойг өгтөж багшийн чуулга уулзалт хийж байгаад одоо бид бүхнийг хүлээн авч халуун дотноор хүлээн авч хүндэтгсэн эрхэм хүндэт шавнартаа эмнэлгийн захиргаа эрдэнэ чимэг эмчтэй туйлыг баярлаж талархснаа илэрхийлье. За өнөөдрийн уулзалтанд ирсэн энэ төгсөгчид маань одоо нэлээд олон хүүхдүүдийн маань төлөөлөгч нар гэж бодож байна. Тэгэхээр энэ төлөөлж ирж байгаа энэ улсууд бол одоо өнөөдрийн сургалтанд хамрагдаж байгаа хилэлцүүлэгт одоо оролцож байгаа байдлыг харахад үнэхээр оюунлаг, ажилтай хоёргүй сэтгэлээрээ ханддаг, ажлын энэ хүнд нөхцөл байдал, цалингийн энэ бага нөхцөлийг огт тооцохгүйгээр өөрийнхөө зүрх сэтгэлээрээ энэ өргөсөн тамгагтай үнийж байж ард талынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа та нараараа үнэхээр их бахархлаа. Ингээд таанууд маань энэ бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ялбамд сургуулийнхаа 50 жилийн ойд бүгдээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд за та бүхний минь дийн нэрвэл ухаан саруул сэтгэл нь ариун ажил нь амжилтаар дүрэн амьдрал нь ас шаглаар бэлтгэж явахын үлзийтэй сайхан ёроолыг өөдөөд нь өргөн төвшүүлье. Амьдангийн оюун сүр ирсэн байна. 45 жилийн оюун медалаар шагнагдсан шилдэг төгсөгч байгаа. За ингээд шагнал дуржуулаар ингрээ медалсан нийт сөлөгч нартаа бас халуун баяр үргээ дахин алдар ташиг бүгдээрээ тэгээ цаашдын найз төлөвд өндрөө амьдтыг өөдөөд төвшүүлье. Ингээд эргүү тайзнаа Сэлэг аймгийн нэгцэмгийн суулгын албаны дарга тэгээ мөнх цэцэн таныг суулгын албаны тооч танилцуулга хийнэ гэж урьж байна. Ашуус нэрээр овоглон хүн амтынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа сувилагч тусгай мэрэгчлүүд бидний бахархал бол Ангаа ухааны дунд сургууль, Ангаа ухааны коллеж, Ашуус нэрээр хөгжиж ирсэн сургууль минь мөн багш нар та нар минь билээ. Сувилагч шинжлэх ухааны ололт амжилт бүтээлийг бий болгож ирээдүйн хооч үеэ тасралтгүй бэлтгэж яваа түмэн шавьтай эрдэм оюунаа түгээн дэлгэрүүлж яваа эрдэмтэн багш та бүхэндээ нийт сувилагч тусгай мэрэгчлүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. За та бүхэндээ энд ажиллаж байгаа нийт сувилагч тусгай мэрэгчлүүдийнхээ суулгын албаныхаа товч танилцуулгыг хүргэнэ. За манай суулгын албаны алсын хараа бол олон улсын жишг нийцсэн менежменттэй сувилхан алга болохыг одоо зарим ажиллаж байна бид. За бидний үнэт зүйл бол бидний хамт олон мэргэжлийн бахархал мөн бидний манлайлал оюунлаг байх харилцаа бол бидний үнэт зүйл юм аа гэж тодорхойлсон байгаа. За одоо яг суулгын албаны нийт хүний нөөц бол 152 байгаа. За үүнээсээ туслах сувилагч 11, мэргэжсэн сувилагч 80, зэрэгтэй сувилагч 40, бакалавр сувилагч 68, магистрийн боловсролтой сувилагч 2 байгаа. 2 ажиллаж байна. За албаны дэргэд мэдээлэл сургалт хариуцсан зөвлөл, судалгаа хариуцсан зөвлөл,
Зөвлөхөн эмнэлэг зүйн зөвлөх баг, зөвлөхөн чанар хариуцсан зөвлөл, судалгаа инновацийн зөвлөл, инсульт инфарктын баг, гэрийн сувилгааны багууд манай хамт олонд ажиллаж байна. За энэ хүний нөөцийг яг ингэж гаргасан гэхээр нийт 152 сувилагч тусгай мэрэгчлэнээсээ яг ашуусыг төгссөн 120 сувилагч тусгай мэрэгчлэн байна. За доош нь. За эндээсээ яг ашуус төгсснийг би үзүүлэх гээд байна. Сувилагч нь яг одоогоор 58, тусгай мэрэгчлэн 51, туслах сувилагч нь 11 ажиллаж байна. За боловсролын зэрэгээрээ магистр 20 магистрантныг шатлсан бакалавраар төгссөн. Нийт бакалавр нь 58. Түүнээсээ ашуусыг шатлснаар төгссөн нь 25 байна. 60-20 диплом ажиллаж байна. Мэргэсэн нийт сувилагч нь 55, үүнээсээ 12 нь ашуусыг төгссөн байна. За тэргүүлэх ахлах зэрэгтэй 8, үүнээсээ 19 нь ахлах тэргүүлэх 8 юм байна. За ингээд нийт одоо төгссөн сувилагч тусгай мэрэгчлэнүүдээс эмчийн мэрэгжилгээ сонгоод явсан 10 байна. Түүн дотроос төрийн шагналд алтан гац одонтой нэг, хөдөлмөрийн хүндэт медальт одоо нэг сувилагч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн тэргүүний ажилтан 31, эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр шагнагдсан 41 сувилагч тусгай мэрэгчлэн бидний дунд одоо ажил хөдөлмөрөө хийж байна. За манай одоо 2 магистрант байна. Би нэг нь сургууль ухааны магистр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй Отгонбат маань одоо нэсэсийн засагт ажиллаж байна. За эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд жил болгон одоо тухайн жилийнхээ зорилгод нийцсэн одоо судалгааны ажлуудыг хийж одоо хэлэлцүүлэн явж байгаа. За хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд болохоор JICA олон улсын байгууллагын эхний Yoko гэдэг мэрэгчлэнтэй бид нар миний мэрэгжил сувилагч нэг төслийг, дараагийнх нь UET-гээ одоо миний мэрэгжил 2 төслийг хэрэгжүүлээд үр дүнгээ тооцсон байгаа. Мөн ахлах сувилагчийг чадваржуулах хөтөлбөрийг одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн төслийн дараах одоо албатай хамтраад одоо яг явж байна, хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрны тасралтгүй сургалтыг одоо зохион байгуулан ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд жил болгон одоо төлөвлөгөөний дагуу суралцаж хамрагдаж байна. За бидний үе үеийн одоо ажиллаж байгаа үе үеийн төгсөгч сувилагч тусгай мэрэгчлүүдийн бидний дунд олон сайхан бахархах одоо хамт олонныхаа дунд манлайлагч нар ажиллаж байна. Төвдөд сувилагч Сэлүүхэй гэж маань одоо биднийхээ дунд ажиллаж байгаад тэдвэртэй гараад одоо хөтж хийж байгаа энэ хүн маань байна. За Монгол улсын хүндэт донор, Монголын улаан заргал маань нэгүүлсэнгийн үйлсдэн арт мөнгөн медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, сувилгын манлай эмэгтэй манлайлагч байна. За Арчууч ахын цэцэг маань төгсөгчдийн холбооны тэргүүн бакалавр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй алтан гац нь 2008 оны байгууллагын авраг Сүхбаатар сумын 9 алдартай нэг ийм одоо манай хамт олонны мандаас арчууч байгаамаа. За мөн одоо ажиллаа хийж байгаа тэтгэврт гараад эргээд одоо 103-ийн ахлах сувилагчаар ажиллаж байгаа энэ цэцгэгч маань байна. Байгууллагын 84 2014 оны байгууллагын авраг Монгол улсын хүндэт донор, эрүүл мэндийн системийн тэргүүний сувилагч 2008 онд одоо шалгарсан эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цал тэмдэглэл шагнагдсан одоо мундаг хүн байна. За хүүхдийн засгийн сэхээний сувилагч Оюнсруу хүүхдийн мэргэжсэн сувилагч, хөдөлмөрийн хүндэт медаль 2002-14 оны байгууллагын авраг аймгийн хүүхдэд эрхтэй сувилагчаар шалгарсан байна. За ингээд энэ олон сувилагчдаа одоо багш нартай танилцуулахдаа үнэхээр их таатай байна. Та нарын минь одоо шав энэ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг ийм олон амжилтыг түүхийг бүтээгээд явж байгаа шүү. За дараагийн манай сувилагч бол диализын техникч Уганбаатар тогтох барьж хоёр маань сая өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын одоо аврал шалгаруулалт тэмцээн болсон. Үүнд одоо
теннисний төрөл дээр авраг болж алтан медалийн эзэд болсон байгаа. За мэдээгүйжүүлэг эрчим тэмцлэгээний совилт цэцгээ маань 2012 онд оюунлаг совилагч, 16 онд өсөг ирээдүйдээ совилагч, 16 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүний алтан медалаар шагнагдсан байна. За ийм олон одоо сайхан баталтай совилагч тусгай мэргэжлүүд ажиллаж байгаа. Энэ бол одоо нэг хэсэг нь дахиад цаана өчтөрчнөө одоо совилагчнар байна. За мэргэжлийнхээ үн цэнийг бид одоо ард иргэд иргэдтэй сурталчлах олон ажлуудыг хийдэг. Одоо 2 хоногийн өмнө жишг өдрийг зохион байгуулад одоо 8 совилагчийг 8 байгууллагад ажилуулад нэг өдөр 8 байгууллагын 8 албан хаагч манай эмнэлэгт ажиллаж бидний ажилтай танилцаж манай нэгдсэн эмнэлгийн хамт олон дотор орж нэг өдрийг өнгөрүүлсэн байгаа. За мөн одоо нийгмийн хариуцлагын хүрээндээ бид нар маш олон ажлыг одоо хийдэг. Түүний нэгэн хэсэг нь сайн үлсэн аян байдаг. 2015-17 онод бид нар одоо энэ нэгдүгээр багийн одоо хөгжлийн бэлтгэжтэй нэг иргэнд 4-6-гийн харьцаатай байшин барьж өгсөн. 2015 онд энэ цэвэр одоо сайн үлсэн аян буюу бусдыг манлайлж оролцуулж энийг хийсэн байгаа. За дараагийн энэ буруу юм гэсэн байна. Дараагийн сайн үлсийн аян болохоор зэрэг хүүхдийн засгийн совилагч оюун сүрэндээ бид нэр 7-9 харьцаатай юм байшин барьж бэлгэлсэн байгаа. За бид ашуултайгаа хамтраад ажил баримт мэргэжлийн одоо өсөлт хөгжилтийн хувьд ахлах совилагчийг чадваржуулах хөтөлбөр, бакалаврын боловсрол олгох сургалт, ахлах совилагчийг мэргэжүүлэх сургалт, оюутны үйлдвэрлэлийн дадлагыг удирдах их мэтчлэн ажлуудыг одоо хамтран зохион байгуулдаг байгаа. За одоо бидний одоо Монгол улсад анх удаа хийгдэж байгаа ахлах совилагчийг чадваржуулах энэ хөтөлбөр маань 1 жилийн хөтөлбөр байгаа. Одоо энэ 5 сард буюу 10-нд бид нар одоо эхнийхээ үнэлгээг хийж танилцуулна. 10 сард үндсэн хөтөлбөрөө одоо дуусгаж үнэлж одоо эрүүл мэндийн яам буюу сулхуун одоо зөвлөлт бид нар танилцуулах байгаа. За ингэж одоо энэ олон хүн болгоны хичээл зүтгэлийн үр дүнд бид нар маш олон амжилтыг түүхийг бүтээж одоо яваа. Тэднийг амжилтаасаа та бүхэнд танилцуулъя. 2011 онд Бүсийн тэргүүний сулхуун алга, 11 онд улсын тэргүүний сулхуун алга, 14 онд улсын тэргүүний сулгааны алга, 15 онд олон улсын совилагчийн өдрийг улсын зөвлөгөөнийг одоо Сэлэн аймагт амжилттай зохион байгуулсан байгаа. За 2015-16 онд улсын хэмжээнд зарласан боловсрол дуралдаанд тус 3 дугаар байр, 2017 онд Алтан дэмлүү тэргүүн дээд наадмаас шилгийн шилдэг сулгааны алга, 2013-аас 18 онуудад Сэлэн аймгийн эрүүл мэндийн салбарын ажил мэргэжлийн авраг хамт олноор шалгарсан амжилттайгаар ажиллаж бай. Багш нартай одоо энэ амжилттай дуусгах таатай байна. За энэ улсын зөвлөгөө байна. За энэ Алтан дэмлүүнээс наадмаа авсан энэ шагнал байна. За ингээд багштай хормоноос нь адис авмаар эрдмийн хишигтэн багштай 2 үгнээс нь 10 эрдэм цацардаг гүн ухаантай. Багштай хорвоо гүйгүүлэхээр тэнгэр дургасан наран саран багштай хоочийн тулд ирээдүгээс айлчилсан намуун элчин билээ. Ингээд та нартай маш их баярлалаа. Бидэнтэй ирж нэг өдрийг ингэж өнгөрүүлж эрдмийн цацруулж бидэндээ сайн одоо зөвлөмжөө өгсөн та нартай үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлье. Ажилтны амжилт амьдралд нь сайхан бүхнийг нэг совилагч тусгай мэргэжлийнхээ өмнөөс хүргье. За гээд ихэнх цагаан баатарыг бэлтгэх хүсэд оюун мэдлэг хүч хөдөлмөрөөр зориулж яваа эрхэм үндэд багш нар та бүхэндээ баярын мэдлэгээ дэвшүүлгээр статистикийн багамж оюун сургууль айдууны мэдлэгээ дэвшүүлгээр гарч ирсэн байна. Ингээд оюун сургуулийн
За энэ хүү сайхан гигийн уулзалтанд хүрсэн ирсэн эрхэм манд найзууд, сүлэгч нартай, удирдлагатай энэ хүү түүх 50 жилийн ойгоор одоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ирсэн багш нартай туйлын их баярлалаа. Та бүхний хийсэн ажил нь улам өндөр ялсан болтугай. Та бүхэнтэй зориулаад Монгол Улсын гавьяач жүжигчдийн X-ийн дуусан хүний сайхан сэтгэл нэмэх дуугаар Айдууны мэнд төвшүүлье.